Би 1 м радиустай тойрогоор 5 аридан секунд өнцөг хурдтайгаар жигд эргэж байв. Энэ биеийн шугамн хурд ба нормал хурдтгалыг бол гэсэн. За энэ бол ер нь их тийм дүрмийн бодлого байна. Тэ? Маш их тийм дүрмийн бодлого байна. За бидний гол харж яах зураг бол энэ зурган дээр нэгэн чийжлүүлж. За зургийг энрүү тавих нь зүгээр юм байна. За тойргийн радиус тэнцүү 1 м. Метр чинь хэцүү. 1 м. За тойргийн радиус 1 м. Өгчнүүд аваад бичиж байгаа. Хурдан юу шүү дээ. За 5 ариданы баах нь өнцөг хурдтайгаар иргэсэн гэж юм. За нэг ч хугацаанд өнцөг шилжилтээр тодорхойлогдох хэмжигдэх юм болоо өнцөг хурдан тийм учраас омег тэнцүү 5 тоос хэцүү юм байлээ. 5 за аридан энийг бичих бас хэцүү байсан шүү. Аридан. За танихгүй байна. 5 аридан секунд. За ингэж бичих. За ийм өнцөг хурдтай. Жигд эргэж байв. Энэ биеийн шугамн хурдаа нормал хурдаг. За бидний зорилго бол энэ өгөгдлийг ашиглаад бодлогын асуудлыг шийдэх юм байна. Энэ өгөгдлийг ашиглаад бодлогын асуудлаа шийдэхээр. За олхон шугамн хурд. За шугамн хурд гэдэг бол тойргоор эргэж байгаа биеийн хүрээний дагуу үүсэх нь хурд байгаа. За нэгэн тон тэгэл болж шиг. Нормал хурдтгал гэхлээр сая бид өмнөх бодлого дээр бодсон. Нормал хурдтгал. За нормал хурдтгал чинь юу болж таарсан? Төвд тэмүүлэх хурдтгал. Энэ ойлголтоо давхар авч явж явахгүй болно. Яарсан үед бас энэ юу билээ гэж бодноо. За энэ хэрэг болно. Чи өөрөө анхаарлын тэмдэг биччихээрэй. Тойрог морийн тархитортой хөдөлгөөний шугамн хурдан тархиторын тухайн цэгдээ шүрэгчээр чиглэдэг. Морийн тархитортой хөдөлгөөний шугамн хурдны модуль нь тогтмол байгаа үед тогтмол байж болно, хувьцаж болно. Гол онцлог нь энэ шугамн хурдны чиглэл тархиторын цэг бүхэндээ чиглэлээ өөрчилж байдаг. Ийм учраас энэс хамаарат шугамн хурдны чиглэлийн өөрчлөлтөөс хамаарч төвд тэмүүлэх хурдтгал үүсдэг гэсэн. Ийм дүрмийг бид нэр байнга давтаад хоногшуулнаа. За тэгвэл нь шугамн хурд тэнцүү өнцөг хурдыг үржих нь радиус. За ийм бас. Энэ бас өөр болсон шүү. Яг хурдаа иймэр бичих юм бол бас чи зарим үед бас алданд орно шүү. За коммент оруулаач. За тэгээ багштайгаа энэ бол уралдаа бодчихороо шугамн урд тэнцүү 5 аридан секунд. Энэ бичих хэцүү юм болно. Ариданы хуваах секунд үржих нь 1 м. Энэ хөвчтэй юм болно. Нэг шиг ингэж байгаа юм бичих гэсэн биш.
5 Харданы хувахан секунд үржих нь 1 метр. Үржих нь нэг ч өрөөнд дээр гарчихсан юм биш. Үржих нь 1 метр. Тэнцүү 5 метр секунд гарна. Метр. За тэр доотлын нэг бол биш шүү гэдэг юм чинь програмын бас ороод явчихлаа. За ингээд шугам хурдан болчихлоо. Одоо бүгдээрээ нормал хурдталыг болно. За өмнөх бодлогон дээр нормал хурдталыг өнцөг хурдаар олсон бол одоо бүгдээрээ нормал хурдталыг тэнцүү энэ хоёрын нэгийг бичиж болно. Гэхдээ яг одоо эхнээс чинь аль болохоор бас нэг зүйлийг олон хувилбараар таньдаг болох гэж нэрийг дагаа. За энэ бол шугамын хурдан. Шугамын хурдны квадратыг радуст хувааж өгнө. Энэ тоног ашиглаж байна бүгдээрээ. За одоо орлуулчих. Одоо зөв ганц нормал хурдтай. За шугамын хурдны квадрат гэж байгаа шүү дээ. Тэгэхээр 5 м/сек квадратыгаа шууд дэвшүүлээд биччихье. 25. За m-ийг таньдгээр нэмгээр бичлээ шүү. Метрийн тэгээс 25 дураас зурлаа. За энэ секунд квадрат энд метрийн квадрат. За хуваах нь радус 1 метр. Энэ юм чинь таньдаг шүү дээ. Цаг болчихлоо. Метр. Энэ үнэхээр метр бичих бас биш л юм байна нөгөө масс ороод ирчихлээр ингээд. За метртэй хураагдаад ингээд 5 метр секундын квадрат. За ингээд бидний бодлогын хариу болсон. Ингээ хариу маань аль болж таарах нь вэ? За энэ C. Багш нь нэг таалтсан ба шүү дээ. 25 нэг туугаад 25 м/сек квадрат болсон.